Манай хол одоо энэ намарчдаг өвөл тэр өнгөчих болдог. Тэгээд тэр тактикийн тэр одоо хоцом яваад байна шүү дээ. Тэрнээс садлын хажууд тэр тактикийн наадлын хажуугаар зүү хажуудаар манай хаварчдаг гэсэн. Тэгээд тэндээс хаварчад манайх юм ихнэрстэй уртлын 10-ийн арыг бол манай гэрэн тэнд л буудаг гэсэн 100 бол. Тэргээр тэндээс яваад байсан. Мянган борлог хонтардны хамаар гэдэг хүн байсан. Одоо мянган борлог хоног яачаас нэг мэдээд тэр мянган борлог хоног ирбид ингэ манай аав ээж хоёр бол ёстой ер нь их тайван хүн байсан юм гэсэн. Хойно одоо манай аав гэдэг жажигддаг байсан мэнэ л юм. Тэгэхээр жажиг нь бачуул ерөөсөн мах идэх юм байна. Хинээд бачуул мах идэх. Тэгэхээр хойныг янзлж олоод энэ ханы янзлага нэгэл мах өгөлгцэн мах. Тхэн дуртай нэрэл чанхан чанжидээс шархан шарж идэг. Ерөг дэрийг идлээ барилэг хэлдгөө. Тэгээд дахиад одоо нэг хойно одоо байсан юм байна. Хойнууд ихтэй байсан. Би бол хойныг бол ерөг ихтэй байсныг мэдчихээн. Тэгээд тэрийг идэл чанжидээс одоо тэгэл хөхтүүд нь манай ээж аваа идэглэж идэггүй тайван хоёлаа нэг тийм юм цоглоодыг гэдэг хүн байгаагүй юм байна. Яагаад тэр үе би энэ ачуулууд одоо их олон байна. Одоо энэ хэрхэн жамтгал байж энэ таналтраа амаагүй байж энэ. Тэгэхээр манайх тэр үед одоо мянган морлог өнтөд тэглүү өхөр адуу байж энэ хэдэн хүүхдэд юм цоглоодыг дэсэтгэл байхгүй хүн байсан байж тээ. Тийм л тайван болсон манай аав ээж. Хамгийн тоонд би энэ аюу шигдгийн л том юм гэж бодсон да. Манай аавын ах нэг зэрэг энэ тэр аюу шигдэг. Ганах хоёр үл тэр балчгэрд гарсан. Тэгэл зүйл манайх ч тэгэл энэгээр ингээл нутгалаа. Тэгэл тэр үйдүүл машин техник тагтал өгөх хэрэглээд тийм байсан. Хань нөхөр ихтэй байсан. Авирах ч цаграга хавд байсан баг шүү. Ганах яг чинь тэгэл тоомонд явчихсан ерөөсөн багтны тэр тоомоо ажил ганах чинь бол ерөөсөн али ихтэн аав ээж хоёр нь зүгээр ерөөсөн нэг гот чимээр унаад хослоод аваа явчихдаг тийм л хүмүүс гэр орондоо тогтгоо али их хөвгт байсан тэр гэр орондоо наахгүй би одоо сургууль байсан тэгэл би одоо намайг ирнэс тийшээ явуулаад ихтэй намайг авчдаг ганах ээж энэ горч яваад өгдөг юм л хүмүүс. Ганах гэлээсэхэд үлддэг. Ганах ээж чинь одоо энэ тэр үеийн чөлтөн чамцэгжсэн тэрний өсгөд үлддэг. Тийм. Одоо содн мотн гэдэг байсан да тэр. Тий, содн хурандаа гэж байсан. Тий, тэрний өсгөд. Ооц. Тэгээд одоо хоотлог гэмэдэж яваа. Яа би мэдэж авлаа. Би өөрөө хоотлоо өгтөл байгаа байхгүй юу? Тийм бодгоор өөр хоотлыг л бид мэдэж хайхад байд юм. Аавын Цаануу бүгдэнд нь энэ өдрийн минь төргий. За тэгээд манайхан болохоор энэ чинь хам гэдэг нь хит хүүхдний. Одоо дагаад хүүхдийн юм ингээ ачтээ гочноор ингээ Дүүнээс. Зүгээр. За самбай цоноо таахын дэний өдрийн минь төргий. За би энэ хамгийн бид анчтын том охин байна. Баку арсол. Барцуулт гэж байна. За тэгээд бид анжид гэж одоо нэмэн бол хамгийн өндөр өтгөө төрөл байгаа. Бүгдийн тав хүнтэйгээ хэлцүүлээ. За том охин алтан цэцэг нь 3 хүүхэдтэй. Том охин альмаа. Дунд охин даваажоо. За тэгээд болохоор 2 хүү охин хоёртай. Энэ хүмүүс ингээ байж байгаа хаа тэгээд. За манай дундч даваажоо болохоор эндэрсэн. За манай хүргэх Отон цав болон Монгол цэмийн хараад бас ирсэн байна. За эдний хаан 4 хүүхэдтэй. Компон төвшмээр хоёр хүмүүс тэгээд 3 охинтой ингээд өмнө. За манай гэр бол 5 хүүхэдтэй. За би болохоор үлдээцэн Монгол гомсрын мөршөө. Гомсрын сумья гэж эмэгтэй тань ш 5 хүүхэдтэй болсон. За тэгээ манай болохоор 5 хүүхэдтэй. Маргалмаа, маргал, бишэл, мичид, төгөлдөр гэдэг ингээд 5 хүүхэдтэй байна. За 2 хүүхэд цогцлмаа авч маань хүүхдүүд байгаа. За эндээс цогцлмаагч маань 4 хүүхэдтэй байсан. Тэгээ одоо бол 3 хүүхэдтэй. Тэгээд том хүүхэд нь алтан багна гэж байгаа. Тэгээд Улаанбаатар хотоос ажилдаа очиж байгаа. За дундгүй үлзий анх ирсэн байна. За мөн хүмүүс хамт ирсэн байна. Автогч гэдэг автогч яг бидний баг мэдсэн шүү дээ. За эдний манай нэг банд дээр хүүхэд нь ирсэн ирэх байгаа юм. За энэ за баг банд нь болохоор мөнх бат гэж байгаа. Тэгээд Сэлэнгэ аймагт Түү аймгийн
Шарын голд байдаг. Дахин аймгийн шарын голд байдаг. За бас ирж амжаагүй. Тэднийх гэр бүл 2 Идэх ингээд юу цаг авчих маань 3 хүүхэдтэй хамгийн бага нь Мөнх бат гээд энд ирж амжаагүй байна. За юу дахин аймгийн шарын гол сумд одоо гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг тийм айл байгаа. За дараагийнх нь болохоор Батбаатар гээд байгаа. За ингээд Баатар ах маань энд байж байна. За тэрний дараагийнх нь болохоор Батбол гэж байгаа. За Батбол болохоор нэг охинтой. За охин нь болохоор Няндан цэцэг гээд. За нөхөр нь Доржи Отхон баяр гэж залуу байгаа. За энэ юу эдгээр чинь болохоор 4 хүүхэдтэй тий. Баяр цэцэг, Саруул цэцэг, тэгээд их очир, Эрдэнэ очир гэдэг 4 хүүхэдтэй, 2 хүү 2 охинтой айл байгаа. За тэрний дараагийнх нь болохоор Баттулга гэж байгаа. За Баттулга за эхнэр Самблийн туул гэж бүсгүй байгаа. За эднийх болохоор бас 4 хүүхэдтэй, 3 охин 1 хүүтэй. За одоо энэ чинь болохоор 3 нэрсэн байна. Гэр бүл одоо тусдаа гарсан байгаа. За энэ хүн болохоор ээж байгаа. За ингээд том За далаа цэцэг болохоор 2 хүүхэдтэй. За тэрний дараагийнх нь Дайримаа гээд за Улаанбаатар хотод амьдардаг. Эднийх болохоор 2 ихэр охин тэгээд 1 хамгийн бага нь одоо 1 юм байна. Ингээ 3 охин. За тэрний дараагийнх нь Дагимаа. За Дагимаа болохоор сая Данаа их сургууль төгсөөд энэ их юм жаасан. За одоо тэндээ гэр бүл болоод байгаа юм байна шүү дээ. За тэгээд дараагийнх нь Батирэдүү гэдэг юм хүн юм. За 11 дугаар ангины. За нэрвэ гэж байгаа. За нэрвэ гэж маань болохоор хүү охин хоёр. За одоо энд болохоор хүн ирсэн байна. Хишиг бат гээд хамгийн том нь оюунаа ирж амжаагүй. Саяхан төрсэн болохоор ирж амжаагүй. Улаанбаатар хотод байгаа. За хишиг батыг болохоор эхнэр нь Хорлын гам бүрүү гэдэг энэ бүсгүйтэй гэрдээд энэ Баян-Амар аймгийн бүсгүй юм байна. За ингээд 3 хүүхэдтэй 3 дахь хүү. За ингээд эднийх нь ингээд ирсгээс юм байна. За шүүрэгч маань нөхөр нь Эрдэнэ Асар гэж залуу Арангаа аймгийн за залуу байгаа. За энэ эднийх маань болохоор 2 охин 1 хүүтэй. За том охин нь болохоор Баасан жаргалын нөхөр нь болохоор Хаш Эрдэнэ гэдэг энэ манай үлзий цомын уугуулын залуу байгаа. За эднийх болохоор 2 хүүтэй, тий 2 хүүтэй. А дараагийнх нь Пүрэв жаргал гэдэг охин байгаа. Тэр охин нь болохоор 2 хүүтэй. 1 хүүтэй. За тэр болохоор Улаанбаатар хотод амьдарч байдаг. Дараагийнх нь болохоор Димэд гэдэг баг хүн байгаа. За Димэд болохоор бас 1 хүүхэд эхнэрийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Одоохондоо ирж амжаагүй баг шиг байна. За дараагийнх нь Алтан туяа гэж байгаа. Алтан туяа Мяхийн Сүхбаатар гэдэг манай одоо үлзийтийн залуутай хандаад одоо 1 хүүтэй болсон. За тэр хүн болохоор Улаанбаатар хотод амьдардаг. Тэднийх мөн ялгаагүй 1 охинтой тий. 1 охинтой за тэр Улаанбаатар хотод амьдардаг. За юуны Булган аймгийн Сайхан сумын хүүтэй суусан тий. За тэрний дараагийнх нь Амар жаргал гэдэг байгаа. Хамгийн бага охин. За Амар жаргалынхыг болохоор Оргил сайхан гэдэг Доржи Оргил сайхан, Доржи Отхон баяр, Доржи Оргил сайхан гэх 2 биш ороод ирсэн байна. За тэгээд энэ Оргил сайхны 2 охинтой за 2 ихэр охинтой 2 охин нь болохоор нэг нь Улаанбаатар хотод одоохондоо ажилтаа болохоор ирж амжаагүй. За Нарангуй том охин нь Нарангуй болохоор бас 1 охинтой. Сарангуйг болохоор одоохондоо юу яагаагүй хүүхдтэй болоогүй байгаа. Гэхдээ нөхөр Бархас зүгээр л Бархас хоёр гээд Дархан аймгийн залуутай гэр бүл болсон байгаа. За ингээд ерөнхийдөө манайхан бол нэг иймэрхүү бүтцтэй байна. За ингээд өнөөдрийн юунда баяртай бүгдөө ингээд одоо ураг төрлөөрөө сайхан ингээд баярлаад би үүнтэйгээ бүр өшөө илүү дотн сайхан танилцах байхаа гэж.